Түшиг ба үхэл зөвгөндөг апп тухай яриад өгөөч. Дэмжиж байгаа нь лайк. Түшиг байгаа хизээ үхийг хэлж өгдөг апп-ын тухай яриад өгөөч. Дэмжиж байгаа нь лайк. Түшиг. Опа. Та намайг зөндөө их ханилаа. Үхэл зөвгөндөг апп-ын тухай яриад өгөөч. Дэмжиж байгаа нь лайк. Түшиг хаа. Хизээ үлээхийг нь хэлж өгдөг апп. Окей. Тэгэхээр guys одоо хизээ үлээхийг нь хэлж өгдөг апп-ын талаар ярьцгаая. Өнөөдрийн байдлаар хүн төрлөختөн тоолж барших үеих аппликейшнийг хэрэглэсээр байгаа. Тэгвэл зарим аппликейшнууд ямар нэгэн байдлаар хараалт хийх боломжтой юу? Өнөөдөр бид хүмүүст амьдралын хэр их хугацаа үлдсэнийг нь хэлж өгдөг аппликейшны талаар ярилцах болно. Тулан суугаад таалах сойрох нь. Тэгэхээр guys, та нарын саналыг харсан. Та нар бол сүүлийн бичлэгийн доор түн бумаар нэгэн аппликейшны талаар яриад өгөөч гэж асуусан. За тэр нь болохоор хүний үхлийг зөвгөндөг аппликейшн. Амар биш гэж үү? Тэгээд би энэ талаар ингээд яагаад ч юм хийсэн юм шиг санагдаад байсан байхгүй юу? Тэгсэн чинь хідүүлгийнх нь хийсэн нь болохоор 5 жилийн өмнө хүмүүсийн үхлийг зөвгөндөг YouTube сувгийн талаар хийж ирсэн юм билээ. Хэрвээ та нар санаж би ямар залуу хүн байсан юм бэ? Oh my god. Тэгээд үзэж амжаагүй хүмүүст хайл хэлэхэд тэр нь болохоор яг одоо бидний харж байгаа 2020 Vision гэдэг нэртэй сувг байгаа. Тэгээд хамгийн хачирхалтай нь юу вэ гэхээр энэ сувгийн бүх бичлэгнүүд нь 2017 онд постлогдсон мөртлөө 2020 онд нас барах хүмүүсийг бол хилсэн байдаг. Жишээ нь яг одоо бидний харж байгаа Kobe Bryant гэсэн бичлэг байна. Kobe Bryant гээд нүд нонгоод 1 сарын 26 гэж байгааз. Тэгээд хэрвээ интернетээр хэдүүлээ харах юм бол Kobe Bryant 2020 оны 1 сарын 26-нд нэгтгэг тэргийн ослоор нас барсан байна. Тэгээд энэ дээр бол хүмүүс тухайн үед бол нэлээд буужгинжсэн. Тэгээд хэдүүлээ тухайн үед бол гаргалгаа гаргасан. Тэр нь болохоор юу вэ гэхээр ер нь энэ сууг ингээд олонний танил хүмүүсийн бичлэгийг бүр хэдэн мянгаар нь ингээд өдрөөр нь 365 хоногоор постлоод тэгээ анализтэд хийгээд тэгээд нас барсныхын дараа тухайн хүмүүсийг нь постлж исэн гэсэн юм. Ер нь бол хамгийн бодтой хувилбар бол тэр тийм үү. За тэгвэл байж тээ өнөөдөр хэдүүлээ тэр хүмүүсийн яриад байгаа. Та нарын бужигнаад байгаа. Хүмүүсийн үхлийг нь үхэх өдрийг нь хэлж өгдөг аппликейшны талаар ярилцах болно. Тэгээ хамгийн эвгүй нь юу вэ гэвэл өнөөдөр би та нарынхаа төлөө хайртай булчинтай убаанд өөрийгөө золиослоод өөрөө тэрхүү аппликейшнийг татаж үзэхээр шийдсэн. Тэгэхээр ямар ч байсан дуустал нь үзээрэй. Гэхдээ эхлээд хүмүүсийн юу яриад байгаа, яагаад буужнаад байгаа хэдүүлээ учрыг нь олъё. Тэгээ ютубер энэ аппликейшний тухай бичиж байгаа хүмүүсийн комментиг уншихаар бас зэвүүн заяа. Энэ аппликейшний хэлсэн өдөрт нь машин осолцсон гэсэн хүмүүс байна. Зүрхний шигдээс болсон гэсэн хүмүүс байна. Ер нь бол үнэн худлаа нь мэддэхгүй. Тэгээ өөр тохиолдолд болохоор юу байсан бэ гэхээр энэ аппликейшнийг суулгаад тэгээд утсан дээр нь ямар нэгэн вирус суусан гэсэн тохиолдлууд байгаа. Одоо хэдүүлээ жишээ нь 7 сарын өмнө постлогдсон Reddit харж байна. Тэр ингээд аппликейшнийг ингээд суулгасан юм аа. Тэгээ ингээд аппликейшнэр ингээд орсон чинь ингээд pop-up мэдээлэл гарч ирсэн. Тэр нь болохоор энэ Trojan virus илэрлээ гэсэн одоо мэдээлэл гарч ирсэн. Тэгээ ингээд шууд айгаад аппликейшнаа устгацаа гэж байгаа байхгүй юу? Ер нь иймэрхүү юмнууд нэлээд байлаа. Энэ аппликейшн guys саяхан гарсан аппликейшн биш. Ягаад таад ингээд гинт буужгинсэн бүүмэд энэ аппликейшн 2019 онд гарч ирсэн. Тэгээд 7 жилийн өмнө хүн Reddit бичсэн байна. Татсан хүн байна уу гэдэг. Энэ дээр намайг бол үхтэл айлгсан. Миний утас ингээд чичрээ тэгээд ямар шалтгаангүй гэрэл мэрэл нь хасаад байсан гэж байгаа байхгүй юу? Би юу энэ аппликейшн татах зөв буруу юу? Энд нэг хүн татаж аваад тэгээд тэр хугацаанд дууссан юм байна. Тэгсэн чинь өөр дугааруудаас хугацаа чинь дууссан шүү гэсэн мессеж ирээд байсан. За ер нь л эргэлзээд эхэллээ шүү. Уг нь бол булчинтай Обама нэг бичлэг хийгээд нэг дахиад жоох явж ивэл те. Тэгээ энэ нэг хүн тэр дугаарууд руу ингээд заалгах гэж оролцсон. Яалар хин нэг намайг пранклж байгаа л гэж бодно штэ. Тэгсэн чи тэр дугаарууд нь холбогдох боломжгүй байсан, байхгүй дугаар байсан. Тэгээ хамгийн эвгүй нь юу вэ гэхээр нэг өдөр сургууль дээр байж исэн чинь сургуулийнхын коридорын зургийг нь явуулаад хаалгаа онгойлго
гэж явуулсаа. Тэгээд сургуулийн гадаа уулзахыг хүссэн юм шиг байлээ гэж юм. Guys, надад 20 минут үлдсэн. Давсаар тойрог хийх гээд бэлдэж байна гинэ. Окей. За тэгээд та хэд харж байгаа. Ер нь бол хэрэглэгчдийн иймэрхүү худлаа үн мэддэхгүй маш их сэтгэлдлүүд байсан. Тэгээд яасан бэ гэхээр штэ хүмүүс ингээд буужинаад 2019 оны 10 сарын 15-нд Apple-ийн ямар нэгэн шалтгаанаар энэхүү аппликейшнийг App Store-оос бүр ингээд устгаад хассан байгаа юм. Тэгээд тухайн үед устгахаас өмнө TikTok, YouTube, Instagram дээр яг хамгийн их тренд болж исэн аппликейшн байсан юм байна. Бараг нэг 7 хоногийн дараа юм уу? Ямар нэгэн байдлаар буцаал App Store руу орсон байгаа юм. Тэгээ энэ бол мэдээж аюу сонио. App шиг том компани ингээд нэг аппликейшнийг хасаал, буцаж игээд байх учир зүг байгаа. Эсвэл ямар нэгэн үнэхээр хараалтай аппликейшн устгахыг хүсэхгүй, үнэхээр зөрүүд хараалтай юм болов. Тэр том Apple компанид хүртэл энэ аппликейшнийг зогсоож чадахгүй байна уу? Тэр хэдүүлээ чадах юм уу, guys? Зя, ер нь бол сандрал мэдэгдэж шүү. Уг нь бол тоглож ийсэн шүү. Гайг байх гэж бодсон. Нилээн мэдээлүүд ухсан чинь жоохон жирэхэд эхэллээ. Та хэд надад хамт байгаа сте. Хамт байгаа бүгдээрээ лайк ямарчсан. Дараараа яж хат үхлийн тойрог гэдээ бас нэг хараалтай кинонд саяхан тоглосныг ч хэлэхгүй. Ер нь ивгүй шүү. Бүгдүүд ивгүй шүү. Үхлийн тойрог хоёрыг үзээгүй хүмүүс кинод ядар үзээрэй guys, окей? Зя. Цаг нэрлээ. App Store руу орлоо. Зя. Энэ байна да. Countdown app гэдэг үхэл түнчин зориулсан аппликейшн байгаа гэж энэ 3.7 рейтингтэй байна. 12-оос дээш насныхан хэрэглэж болох юм аа. Окей, чартн дээр 139, 185 мегабайт. Аваа том үгүй юу? Жинхэнэ вирус нь байгаа юм шиг үстэй. Зя. Татлаа шүү guys. Надтай хамт байгаа сте. Зүгээрээ та нарын төлөө голчинтай убаанд өөрийгөө золиослно. Пад дарлаа. За татцаа өнгөрсөө. Татчихин. Татцсан шүү ямарч байсан. За өнгөрсөө. Юу л болог дарлаа. Guys. Зя. Үй. Гэрэл алсан сая. Юу болоод нэ? Нэг юм уншаад шүү. Утсан дээр суугаад шүү. What? Йоо, за. Notification. Хүш. За notification унтраалаа. Track хийхийг зөвшөөрөх үү гинэ. Яг уу? Зөвшөөрчих үү? За өнгөрсөн. Пүү, ямар урт юм бэ хараа. Copyright ямар юм license. Уншихгүй шууд дарчих нь зүв байгаа. Арай л их юм байна. Мэдгүй үйлбэр нь маш их байна. Шууд зөвшөөрлөө шүү. Гайвал байлгүй дээ. Тэ. Болохгүй байлгүй дээ. За. Дарлаа. Зөвшөөрлөө. What? Альвэ. Залуу минь. Дэш ямар. Юу вэ? Юу сурчлага гараад ирв? Сүнснүүдэд хүртэл мөнгө хэрэгтэй байдаг гэж магадгүй. Тэгээд тэд сурчлага хийд юм байна. За сурчлага өгж дуусгая та. A few moments later. 3 days later. За хүний сурчлага үзэж яхаар яаж өөртөө хэрэгтэй сурчлага үзье guys. Манайха та нарт дуулах нэг гоё мэдээ байна. Анхааралтай сонсож байгаарай. Булчинтай убадан хамтардаг Нобирун гэдэг хүүхдийн өсөлтийн шимт хичээл Angara Cool нэртэй Reel уралдаан зарласан байна. 1-р байранд орвол сая төгрөг, 2-р байр 500 мянган төгрөг, 3-р байр 300 мянган төгрөг хожих боломж байна шүү. Сэдв нь юу вэ гэхээр найз нөхөд үе тэнгийнхний нөхөрлөл, нэгнээ хүндэлдэг, бусдад тусалдаг, соёлж эерэг харилцааг илэрхийлсэн сэдвтэй байхад л болно. Дуу, бүжиг, жүжиг ямар ч төрлөөр байсан бол бичлэг авах хугацаа 5 сарын 30-ны хүртэл юм байлээ шүү. Тэгээд 6 сарын 3-ны өдөр шалгаруулна. Тийм учраас эртхэн хийж эхлээд гоё санаагаа бодож байгаарай заа юу. Дэлгэрэнгүй мэдээллийг Nobirun Mongolia пэйж хуудаснаас аваарай. Өөр нэг гоё мэдээ байна. Тэр нь болохоор юу вэ гэхээр 5 сарыг дуустал Nobirun хүүхдийн өсөлтийн шимт хичээл Monos болон Аз фармын бүх хэмийн сангуудаар 40% хямдарсан байгаа шүү. Амжаад аваарай. За тэгээд Angara хөөхөн рeel бичлэг хийнгээрээ бэлэн мөнгөний эзэн болоорой. За ингэж бичлэгтэй орцгоё. Юу хэлэх гэдэг юм бэ? Бичлэгтэй орцгоё.
Guys. 5 жил 242 хоног. 5 жил үү? Йой. Нийлээгүй юм болоо ажиллаа шүү. 5 4 секундын харъя. Байж байгаа тасаа тань. 5 жилийн дараа би хэлтэй яах юм. 40 хүрээгүй байх юм уу? За арайгүй хэлгүүт. Муу яраагаад. Муу бүхэн холуур байх болтугай. Ямар амар юм бэ? Наад нэг санаа guys. Хэрвээ уцсныхаа он сар өдрийг тэгвэл 6 жилийн дараа болгочих юм бол хараалыг алгасна гэсэн үг. Тэгснээрээ бид сүнснүүдийг хараалыг скамдах болно. Гайхалтай биш гэж үү? Тэгж үзцгээе. За settings руугаа ороод дээд цаан руугаа ороод 2026 гэхлээр чинь 5 жил дараа 35 он болгочих. Бүр 2035 оны 5 сар шүү. За яа. 2035 оны 5 сарын 17 буюу хараалаас хамаагүй хойш болцсон. Хараал өнгөрцөн. Йоо easy. Сүснүүдийг хүртэл скамд хамрах. Гари. Guys харж байна уу? Easy. Бочонтой бабаа юу гэж сүнсүндээс айх вэ? Ямар гээжийн хараал нь бочонтой бабааг дийлхвэ. Тийм үстэй. Яач юу? За утас дэлбэрчгүй дээ хөөе. Нүүрнээсээ жоо холдуулъя. Зүл хараалыг давцсан юм шүү. Хэдүүлээ дийлчихэж байгаа юм шүү. Yes. Guys. Бид Монголд анх удаа үхлийн тойргийг таслан зогсоолоо. Одоо та энэ аргаар аппликейшны хараалаас бултаж чадна. Харж байна уу? Одоо хүртэл бултаж чадсан байна. Сүнснүүд хүртэл бүр толгоон төөрөөд тойрч бодилсан байна. За өөр юу вэ харцгаая? Доор нь үхлийн шалтгаан гэсэн юм байна. За тэрэн дээр нараа. Үхлийн шалтгаан руу норохлоор мөнгө төлөх юм байна. Харж байна уу? Сүнснүүдэд хүртэл амьдрах хэрэгтэй. Махны үн өсөж гин, байрны түрээсийн үн өсөж гин. Сүнснүүд ч гэсэн хүн штэ guys. Тэдэнд мөнгө хэрэгтэй. Сарын 2 евро, бүр үрд ажиллах юм бол сарын 6 евроор ажиллах юм байна. Энд нь болохоор түрүүнийхээ сурчлагаа гарч ирэхгүй юм байна. Хувь тавилан зөндөө өөрчлөгдөнө гэж юм. Тэгээ үхлийнхаа шалтгаанаа ингэж нээж болно гэж юм. Гайхалтай. Change your fate гэсэн юм байна. Өөрийнхөө хувь тавилангаа өөрчлөх үү гэж юм. Богинохон бичлэг үзээд хувь тавилан өөрчлөлт үзцгээх үү? Богино хідүүлээ хараалыг дийлсэн штэ. Дахиад хараал гараад ирвэл яах юм? Энийг л болох байсан шүү guys. YouTube руу орсон чи YouTube ингээд орохгүй бах юм. Тэр YouTube хийзээ шиг гацчихсэн. Хөөе. Хараа. YouTube ажиллах болцсон. Нэрнгээсээ саналаараа вирус татаж аваад уцаа эвдэлж байгаа юм шиг үү? За YouTube channel маань устгах үү? Манайха YouTube бичлэг постлохгүй YouTube channel маань устчвал энэ аппликейшны буруу шүү. Окей. Ямар удаан сурчлага аваа. Миний YouTube сурчлагаас илүү урт байх тээ. Шудраг бус байна. Зээ. Оо nice. 56 жил болчлоо. 56 жилийн дараа чинь би хийжтэй байх юм. Эрттэй байх юм уу? Үгүй яах вэ бас? Хөрхөө. Булчинтай өвөө болцсон байх юм байна. Саяын аргаараа дахиад хідүүлээ сүнснүүдийг скамд. Одоо 56 жил байгаа штэ. 2000 хэд он гэсэн үг юм бэ гэхэлэр 50 жилийн дараа гэхэлэр чинь. За бүр ингээд хий. Өөртөө болдгүй юм биш 2038 40. 38-аас тийш болдгүй юм уу? За тэгвэл 38 болгох чи. 2038 болгохоор чи 12 жил хасагднуугүй харцгаая. 56 байсан те. Яач юу? Бас гацсан. Nice. Хэдүүл ямар ч байсан хараалыг арилгаж чадлаа. Тэгэхээр YouTube маань яач вэ? YouTube сууггүй болчих юм шиг дээ хөөе. За камер бол ажиллаж гин. YouTube болчлоо. За Facebook болж гин үү? Guys Facebook гарцсан байна. За энэ өстө тоглоом биш боллоо шүү guys. Facebook байхгүй бол булчинтай хэцүү дээ шүү. Яна YouTube-гүй Facebook болчихж байгаа юм уу? За та хэд маань битгий аппликейшнийг татаж аав ээжигээ уурлуулаарай да. Энэ өстө эвгүүтч шүү. Oh my god. За хараал арилгацсан юм чи хэдүүлээ gas application-а устгах юм. Бурхан минь баяртай аппликейшн минь над чи хэрэггүй юм байна. Sorry. Bye. Устгаж болохгүй нөө. Тийм л үү одоо болж байна. За bye. Баяртай. Яа ашгүй. Юу дахиад гарч ирээд юм. За энэ өстө тоглоом биш боллоо шүү guys. Тоглоом биш боллоо шүү. За ашгүй устгацсан юм шиг байна.
Ямар ч байсан. Яг Facebook, YouTube болсон ч гэсэн. Хэдүүлээ хараалаа ямарчсан эргүүлж чадлаа. Тэр нөө ихний аппликейшных нь үндсэн зорилго нь уг нь бол киноны маркетинг байсан байна. Трейлерыг үзье. What if an app could tell you how long before you die? Our phones have become essential. Apps keep track of our schedules, our fitness, our love lives. But what if an app could tell you how long? I got 63 years. 63 жил. Окей. 57 years. Before you die. Would you want to know? Хэдүүлээ сая хэрэгэлсэн аппликейшн байна. Ее. 2 өдөр. 2 days? This app, it's fake, obviously. My girlfriend said the same thing. It knew. That app said she was gonna die. Яг адилхан аппликейшн шүү дээ. Тэгэл хүүтгэл юм байна л да. Яж гэртээ ганцаараа багч хэлэх үү? Whatever's happening to us, I think it's because of this app. I need a new phone. A new phone, new number, new service. Тийм шүү дээ. Шинэ утас аваад, шинэ дугаар аваад тэгэл жийж шүү дээ. Тэгэл бай. Хараалыг арилгах дараагийн арга easy. Anything else I can help you with? No. Дахиад гараад ирсэн. За ухрын камер руугаа харж болохгүй болчихлоо шүү. Гарч яагаад. The countdown app? It's really just a random number with a clock. It's not that scary, but it seems like it worked on YouTube clowns. This must be everyone that downloaded the app. My sister, she downloaded it. All we need to do is beat the clock by 1 second. Have you ever done anything like this before? No, but I've read about it. A lot. What if this doesn't work? A fate much worse than death will pursue you. Come with me. It will overwhelm you until you are utterly destroyed. Wake up. Yo, are you calling my name? What? Саях ямар зэвүүн гэсэн үг вэ? Браво. Намайг дөнгөж чадлаа. Окей. Ойлголоо. Тэгэд нэг устчаад буцаад ирэхдээ жигнээс хараалтай болцсон юм шиг үсттэй. Хэдүүлээ тэр аппликейшн татаад авцсан юм шиг үсттэй. Комент нэг нэ. Тааны газар сурчлагаа үзээд амьдралаа уртсах гэсэн товчлуур байх хэрэгтэй гинэ. Хэдүүлээ сая тэр товчлуудад дарсан 50 60 жил уртсгсан. 80 настай хүн аппликейшнийг татсан чи тань 40 жил үлдсэн байна гэвэл яана гинэ. Сайхал мэдээз. Black Mirror хийвэл гоё юм байна гэж байна. Тийм байна. Сайн тэр унтжгаад яадаг энэ хэсэг бол хамгийн зэвгүй юм байна ер нь. Яа. Зүгээр л найзлгоо гэж бодоод араас нь тэрэл байжсэн. Тэр нь зүгээр л сүнснэ байждаг наасаа. Зэвүүн те. Энд дээр нэг комент. Bro зүгээр татаж авахгүй л байл да гинэ. Чадсангүй. Sorry bro. Бид чинь их сониуч хүмүүс шүү дээ. Энэ киноноос л болж Term and Condition гэдэг ихний нэг баахан урт юм байсныг уншдаг болсон гинэ. Хэдийд бол уншаагүй. Энд нэг бичлэг байна. 6 жилийн өмнө тооцогдсон 3 сая хүн үзсэн байна. Тэгээд Countdown application дуусч байгаа юм байна. Окей. 6 минут. I love you, my son. За ээжтэйгээ салах ёс гүйцэтгсэн байна. We'll see you on the other side. Bye. Bye. I Henry. will miss you. Mwah. Ээж маш өтгөртэй, маш гонигтай байна. 5 minutes left, and that's it. So I guess I got to mobile on За автагаа салах ёс гүйцэтгэлээ. forward into the garbage. Bye. Бас маш гонигтай байна. Таад харж байгаа. Oh, it's making my flash go off a little bit. За 3 минут. Нөгөө флаш нь асгаа болчт юм The байсан movie гэдэг. Countdown's coming out
So hopefully You get to see it. I get to see them. Далайн хэрэг дээр зогсож байна. Маш гайхалтай сонголт. Далайн хэрэг дээр яагаад гэвэл тааз байхгүй учраас дээрээс таашаа татаж авахгүй. I don't think so. Oh, now it's singing. Дуу гард юм шүү дээ. 12, 11, 10, 9, 8. За яах нь вэ? 5, 4, 3, 2, 1. Nothing. Юу ч болсонгүй. Is that your phone? Are you sure? Юу ч болдгүй юм байна. Maybe when the song finishes. Дуу нь гэтээ зөв юм байна. Би бас дууг нь амдаараа сонсмоор байна. Гайгүй 60 жил хүлээж чиг өнөрөө. Флаш нас чинь. That's it. Зэсэж бол надаа ирсэнгүү. Look at my flash. Nothing. Юу ч алах. That's what it does when it was 0. What it does. Nothing. Ард нь эвгүй зөрсөн үгүй юу? Энэ хүн л учиртай да. Хараалыг нь явуулсан хүн юм шүү. За ашгүй. Юу ч болсонгүй. Амар сайхандаа жаргасан байна. Би одоо нэрээ Facebook-ийнхаа пассвортоо ч мэдэхгүй шээ. Яаж Facebook орно? За guys, Facebook маань ингээ хааглаа. Маш том зөөлөс байлаа. YouTube маань ингээ хааглаа. Ингээ YouTube-рээс өөр ажил хий. Guys, хийх ажил байвал надад хэлээрэй. Санал болгоорой. Тэгээ хамгийн гол нь хэдүүлээ хараалаа хаач чадсан. Тэр л хамгийн гайхалтай төгсгөл шүү. За guys, тэгээд ямар ч сан бүгдээр лайк дарж, эртгээ бүтгүүлээрэй. Тэгээд дараа юмчлэхээр уулзлаа. Түр